Сайн байна уу. За өнөөдөр 2 дахь дугаараа хий. T-vlog эпизод 2. Сүртэй. За энэ юугаараа сонирхолтой байх вэ? Бид нар өнөөдөр энэ Кёто хотын хамгийн эртний сүм дээр очино. За энэ бол энтгийн философиор анх буддын шашны сүм баригдчихсэн гэсэн. За манай эртний өмнөх 635 жил баригдсан гэхээр манай хүннүүгийн үеийн хүннүү чинь бас эртнийх штэ тий 4-500-аад онд гэж явдаг. За энэ үед бас энэ айхтар цогцлоор баригдчихсэн их гоё газар байдаг гэсэн. За тэгээ энэ ханзан ариун усны сүм гэсэн нэртэй маш өндөр уулын орой дээр тэр горих яг сүмийнх нь голоор уурч гардаг. За одоо хүртэл горихны үед байгаа. Жуулчд бол очиж тэр горихноос нь бас амсч өөрийгөө дух мухандаа хөргөдөг гэсэн тэрийг очиж үзье. За мөн тэгээ тэр сүмийн барилга тэр юу гэдгийг архитектур тий. За тэгээ тэр байгалийн цогцлборыг яаж тэр гоё хийснийг бас сонирхъя. За мөн дээрээс нь тэр сүм руугаа очиход буугаад тэр эртний гудамж байдаг, хотын гудамж байдаг гэсэн. За энэ тийм бүх жуулчд бол тийшээ очиж зураг бүргээ авахулдаг. За тэр гудамжийг үздэг. За тэгээд тэр кимоно хувцсны маркад тэр хувцсны өмсөө явдаг гэсэн. За мөн дээрээс нь цөмөрөө энэ стейшн гэж вокзал дээр очиж вокзалаас цөмөрөө автобусын зуугаад ойрхон байгаа гэсэн. Очиж тэр вокзалаас бас явуулын төв том хотын вокзалын хүнсний дэлгүүрийг бас орж үзье гэж бодож байна. Тэгээд буцахтаа бид нар бол вокзалаар дайрахгүй учраас тэнцэнээс бид нар хэрэгтэй юм байвал аваад явъя. За мөн дээрээс нь тэр гудамжийг үз дуусчаад энэ тийм бас алдартай хоолны гудамжууд байдаг гэсэн. Энэ нэлээд шөнө ажилтдаг 24 цаг байдаг. Тийшээ очиж Японд ирсэн хүн байна нэг сайхан жинхэнэ раменыг амсч үзье. T-vlog in Japan. За тэгээ Японд T-vlog маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бол Агула Insurance ажиллаж байна. Мөн дээрээс нь Чили улсын алдарт вайн, Альпака вайн амтарч байна. За тэгээд Альпака вайн дэлхийн үндсэн бүрд бол топ борлуулалттай вайнаар явдаг. Эргэлзэх хэрэггүй эхний сонголт Альпака. За Агула даатгалын компани бол мэдээж аяллаа явцад бол даатгал хамгийн чухал байдаг. Тэгээд манай аяллаа даатгалыг бол Агула компани бүрээ хариуцж ажиллаж байгаа. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За ингээд цөмөрөө стейшн руу явъя. За ингээд стейшныхаа ингээд ресторан, дэлгүүр, кофе шоп мөн. Ингээд ерөөсөө бас үргэлжлсэн худалдааны юм. Тэгээд энэ хажууд руугаа шууд тэр стейшн руугаа руугаа. За энд нэг юм хүнсний дэлгүүр байна. За энэ стейшны дэлгүүрд нь бас гоё онцгой байдаг гэсэн. Юу гэхээр хоол, хүнс нь ерөнхийдөө жоохон явуулын маягтай. Амар гоё бенто гэдэг. Японч дээр үед энэ төмөр зам нь амар ерөнхийдөө бүгд төмөр замаараа анх төмөр замаараа бүх ажил төрлөө бүх юм төмөр замаараа гэдэг үсэн. Бүгд тэгэл машин зэрэгтэй тийм бол байгаагүй юм шиг байна. Тэгээд бидний энэ төмөр замын сүлжээ, за урдны галт тэрэг, могоон тэд нар бол маш өндөр хөгжсөн. За тэгээд ингээд олон хотын төв багцаал учраас энэ ингээд бэлэг дурсгал, уух юм, хоол хүнс бүгд айгүй тийм явуулын журамтай байдсан байлээ. За ингээд энэ багцаалынхын цөмөрөө дэлгүүрүүдийг үзье. За ингээд энэ саки пими 0 градустай пими байт юм байна. Манай Монгол мөнгөөр бол нэг 4,000 цаг төгрөг юм аашээ. За ингээд пивний эсгүүд бол ингээд маш олон төрлийн саке маке. Тэгээ үнэн нь бас манахаас бас хямдхан байгаад байна зарим юм. За ингээд би бас орой нэг стейшнээр дайрахгүй шууд автобусаар гэртээ харах учраас энэчнээс бас нэг юм аваад явнаа. За ингээд чихэр мэхэр амттан вайн архины эсгүүд байна. За энэ вайнуудыг харалтаа. За би өнөөдөр бас нэг цагаан вайн авчих гэж бодож байгаа. За ингээд энэ вайнууд ч жишээлбэл ингээд за манай нэг Альпака вайн. За энэ Чилийн номер 1 вайн. За тэгээд энэ та бүхэн харж байгаа Японы номер 1 борлуулалттай гэсэн юм лого могоо. За тэгээд энэ Альпака энэ Чил вайн бас нэлээд эрэл хэрэгцээтэй байдаг. Эндхийн бүх иймэрхүү дэлгүүрүүд рүү ороход дандаа Альпака ерөнхийдөө байдаг юм билээ сонио. За тэгээд Японд бас нэг анзаараад байгаа юм эдний вайнууд нь ерөөсөө үүсэн мөгзөөтэй байдаг. Японы зах зээлд орж ирэхэд
заавал өглөөтэй байх ёстой гэсэн стандарттай юм шиг үлээ. А манай зарагдж байгаа альпака вайнууд бол бүгдээрээ өөсөн өглөөтэй зарагддаг юм байлээ. За ингээд та бүхэн харж байгаа бол ингээд эдний вайнуудын нь бүгд юм эргэддэг таглаатай. Тэгээ санагдсан надаа. За тэгээд өнөөдөр би нэг альпакагийн чардоне гэдэг нь бас авъя гэж бодож байна. За энэ цагаан вайн маш гоё амттай, зөөлөн амттай. За тэгээ гэртээ очиод бас энийг хэрэглэе юм уу гэсэн бодолтой байна. За өмнөх дугаар дээр бол би улаан дарс бол авч ирсэн. За ингээд дахиад би харуулчих. Альпака номер 1. За ингээд гэх мэтчлээ ингээд Монголд бас юм сайн бүтээгдэхүүнүүд орж ирэл зүгээр байна. За ингээд эдний энэ явуулын бас дэлгүүр гэж би л яриад байгаа юм л та. Одоо юу гэдэг стейшн дээр байдаг болохоор ингээл амны зугаа муугаа ер нь хүнсний дэлгүүрээсээ илүү нөгөө хүний хэрэгцээнд яг таарсан юмнуудыг хийгээд тавьсан байт юм байна. За энэ чинь ингээд 100 салаат малаат те маш олон төрлийн гоё юм хачир мачир загас магас маш боломжийн үнэтэй. За тэгээд ингээд мах заах те амтсан одоо хэрчсэн чансан маш олон төрлийн махнууд тавьсан. Бас л муу адил нэг 5-6 мянган төгрөгөөр байд юм байна. За тэгээд энэгээр бол зөндөө хоолнууд байна. За шил ингээд ботсон ус мус хийгээд иддэг гоё шөлтөө хоолнууд. За ингээд гоё паста, салаат, малаат, Итали, Япон гэл жимс, сэндвич бүх төрлөөр бол байд юм байна. За ингээд гоё юм эдний котлет. За ойролцоогоор одоо энэ хэдэн төгрөг юм бэ? 398 йен гэдэг чинь ойролцоогоор бас 7-8 мянган төгрөг. За энэ бол 10 мянган төгрөг гээл байт юм бэ. За тэгээ котлет. Энэ 9 төрлийн юмнууд байт юм. За энэ дээр гоё онигири илүү нөгөө удааны бөмбөлөг нь ойролцоогоор Монгол мөнгөөр нэг бас л нэг 3-4 мянган. За нэг иймэрхүү дэлгүүр байт юм байна. За тэгээ зарим юм нь бас манай Монголоос бас арай хямдхан санагдаад байгаа. Ялангуяа энэ ундаа ус те сэндвич тиймэрхүү юмуд нь бас гоё боломжийн санагдсан. Yes. За ингээд хэдэн төгрөг болж байна. За энэ үнэн гарч байна. Please deposit your bus fare into the third box as you get off the bus. За үндсэн гудамж руугаа ороод ирлээ. За ингээд ийшээгээ бас машин дэрэг явах болчихд юм байна. За одоо яг гудамж нь бол эхэлж байна. За тэгээ та нар харж байгаа энэ хүмүүсийн одоо ачаал нягтрал бол маш их болчихд юм байна. За ингээд энэ гудамжаараа дээшээгээ нэг 300-400 м алхаж яваад одоо үндсэн сүм рүүгээ орд юм байна. За тэгээ тэр хооронд энэ гудамжнууд нь ингээд бэлэг дурсгалын зөвлөс хүмүүстэй одоо тэгээд энэ японочдын одоо үндэснийх нь хоол хүнс тиймэрхүү худалдаанууд байт юм байна. За жуулчдууд маш их байна. За би ингээд та бүхэнд харуулаад яваа. За хаасаагүй энэ нэг заримгнууд байгаа даа иймэрхүү. Тэгээ би энэ нэтер ороод харсан чинь энэ хэдэ энтхийн одоо зарж байгаа заримгнууд бас амар тренд болцсон юм байна. За тэгээ жуулчдын одоо юу гэх юм пост янз янзын орсоор байгаад энэ заримнууд байгаа юм. Эргээр ирсэн хүмүүс болгон заавал энэ заримнаас амсч үзэх хэрэгтэй гэж ярьдээ байлээ. Маш олон сонирхолтой юм. За ингээд ер нь хүмүүсийг харангуут нөгөө заримг идсэн хүмүүс л нүгэр маш их байгаа юм. Би ч заримг нугсгүй л та. За тэгээд Японд ирснийх бол гоё савхнуудтай болох хэрэгтэй юм шиг байна. За Япон савхнууд үзүүрнийх нарийнхан байдаг. Одоо хятад савх, Япон савх
Монгол савх, Солонгос савханд чинь бүгд өөрсдөө юм билээ. Өөр байд юм билээ. За энэ савхнууд бол үнэхээр гоё харагдчих. За энийг 30-40 мянган төгрөгийн үнэтэй савхнууд байт юм байна. За тэгээд нөгөө хөрөгчөн дээр наадаг юм мом гэж. Бэлэг дорсгох юм бол аюу гоё юм байна.你看它的，За ингээд сүм рүүгээ одоо орох гол ах шиг байна. За энэ чэнэсээ ингээд ер нь хүмүүс маш их одоо зураг мурга авахулаад үүдний хэсэг юм шиг байна. За энэ чэнэс хот бол үнэхээр гоё харагдаж байна. За тэр одоо өндөр цамхаг харагдаж байгаа. Би энэ чэнэс татаад үзүүлэх гэж оролт тээ. За тэнд байгаа өндөр цамхаг бол одоо Kyoto Station гэдэг Kyoto-гийн одоо төв багзаал энэ хотынхаа хаанаас чарсан бол олох боломжтой гэсэн. За манайхаар одоо энтхийн зайсан толгой юм уу да. Яг энэ дээрээ гараад ирэхээр хот мот нь тэр чигээр харагддаг юм. За тэр уул муулнууд нь бол яг л одоо энэ хотод тойроод том уулнууд байт юм байна. Манай нэг Улаанбаатарын богдуул сонгон хайрхан гэдэг шиг. За тэгээд ер нь нэлээ өндөрлөг дээр бол гараад ирлээ. За энэ энтхийн одоо сүмийн хаалга гэж ярьдаг. Тэрийг одоо хамгаалдаг юм. Хоёр толгойтой луу. Бас энэ домог байд юм байлээ. Тэгээ энэ домог юм тухай. Бас сонирхолтой юмуд байд юм байлээ. За тэр энэ сүм нь өөрөө ариун усны сүм байсан утгатай. Одоо юу юм бэлээ? Нэртэй юм бэлээ. Одоо ханзараа. Тэр нь одоо юу гэхээр энэ маш өндөр уул байгаа юм шиг та одоо тэр цаана. Тэр уулнаас одоо горих урсд юм байна. Тэр горих урсаад яг энэ сүмийн хамгийн гол сүм одоо дээр байдаг том сүмийнхаа голоор одоо урсж гардаг гэсэн. Тэгээ тэр уснаас нь одоо энэ ард иргэд нэрж өөрсдийгөө одоо ууж дотоод сэтгэлээ ариусгаж тэ муухай юмнасаа салдаг гэж итгэж ярьд юм байлээ. За тэгээд энэ сүм нь өөрөө манай эртний үе одоо 670 онд баригдсан гэхээр одоо маш эртний одоо бараг хүннүгийн үед баригдсан сүм. Яг албан ёсоор одоо бүрийн том болтлоо. Яг бүрэн баригдад дуустлаа 1670 онд одоо бүрэн дууссан гэж ярьдаг. За тэгээд гой түүхтэй юм байлээ. Тэгээд бас тэр дээр үед энэ айхтар нэг ширхэг шалаас байхгүй энэ дан модоор ийм гоё одоо барилгыг барьж байна. Гайхамшиг байна. За тэгээ одоо хүртэл те 2002. За сүмийн тэр чимэглэл өнгө зүс ихтэй яг л нэг Аз стилийнхаа юу та ихтэй жоохон нэг Японы өөрсдийнх нь өмнөх хүсний одоо хээ тэгээ хүчний цэцэг тэнгэрийн үүл юм зурагтай. Энэ бас яг нэг анхны дээр үеийн хэдэн мянган жилийн өмнөх барилгынхаа нэгүүд гэж бас шилжиж ин сая. Би ч бас нөгөө юунаас очиж тайлбар аваад байна. Хальт англиар нэг
тэр юу энэ юу ингээд мэдээлэл авах гээд. Тэгсэн чи одоо энэ дээд байгаа энэ улаан өнгөтэй энэ сүмийн одоо энэ байшингууд нь яг тэр 1600 онд одоо байсан байшингууд гинэ. Тэгэхээр бас айхтар хадгалагдсан байх шүү. За ингээд жуулчдын тоог бол харж байгаа. Маш их. За энэ чэнээс одоо хотон маш баяртай юм байна. За яг ингээ харангуут үнэхээр гоё үлгэр яа. За тэгээ энэ сүм нь бас би нөгөө хэлсэн. Одоо яг анх тэр 600 эдэн онд энтгийн одоо философийн шарын шашны философийн юугаар одоо анх баригдчихсэн. Яг Буддагийн сүм юм байна. Тэгээд ер нь тэр цаашаа маш их алтан. Энтхийн тэгээ сүмийнх нь дээдлийн хэсгүүд нь их гоё. Алтан байгаа гэх юм. Энэ солонгосын жуулчлал шиг байна. За ресепшн чинь. За одоо энэ нөгөө үндсэн хамгийн том тэр гоё сүм руугаа орох гэж байна. Энэ наадлын хэсгүүд нь одоо манай нөгөө гандангаар ярил наагур нь одоо жижиг одоо энэ сүмийн байшингууд те байдаг. За тэгээ үндсэн тэр одоо том байшин одоо тэр урд харагдаж байна. Хар хүрэн өнгөтэй. За эдрийг дээврийн харангуут их гоё тийм өвсийг ингээд аваалаад зузаан болгоод ийдсэн юм шиг. Энд амархан шатгаар харагдах юм. Зарим байшин нь бол тэр дээрээ тийм нөгөө одоо энэ тэр сүмийн дээвэр нь бол тийм топи юм шиг те шавар тийм шаазангуудаар хийцсэн. Зарим тэр үндсэн сүм нь бол дээдлэн тэр чигээрээ өвс юм байна. Одоо ингээ булангийн хэсэг юм даа. За тэгээд эндээс одоо бид нар билетээ авах юм байна. За том хүн 500, хүүхэд 200 юм байна. За эндээс явах билетээ авчи. 清水寺里面那个红色的宫殿这里之后，那边买门票的地方我没有进去。Ямар ч билетээ авчлаа. Билет нь одоо яг энэ нөгөө тэр за би ингээ харуулъя. Тэрний 3 давхар одоо юм дээвэртэй юм шиг тэр байшингийн одоо дүрстэй юм байна. За энэ одоо нөгөө үндсэн одоо том сүмийнх нь одоо үүдний хэсгүүд байна. Гоё юм аа. Тэр дээдлийн хэсэг дээрээ тэр мангас цангастай яа. Еврийн хэрэгтэй мангасын зураг мөрөгтэй. Амар. За ингээ орё. 500 yen гэдэг чинь ерөнхийдөө нэг 10 хэдэн мянган төгрөг юм уу 12 мянган төгрөг. За тэгээд ингээд гоё. Сүм рүү ордог байна. Ингээд орж ийн. За энэ билетээ шалгаад ингээд билетээ харуулаа гэж. Манайх ч нөгөө нэг айхтар тасалж баслаад гар уран дээр нь 5 хоног дараал тийм байхгүй юм шиг. За энэ ингээд үндсэн сүмийнхаа одоо энэ тайлбаруудыг бичсэн байна. За одоо бидний орж байгаа сүм бол энэ үндсэн том сүм байна. Энэ цаагаараа бас юм ууланд сүмүүд байт юм байна. Зөвмөр яг үндсэн энийгээ үзээд доошоо гудамж руу байгаа. За энэ одоо эртнийх нь зураг байна. За та нар одоо энд байна гэсэн. Энэ ингээд ийм гоё уулын хажуугаар нь ингэж модоор босгож барьсан байлээ. За. Энэ гоё юм алтан өнгө дээдлийн гэрэл мэрэл. Маш гоё харагдчих. За ийшээ орохосоо өмнө би энэ барилгынх нь юу гэнийг харуулъя гэж бодлоо. Энэ барилга нь одоо камер дээр бас гоё харагдах нь. Ер нь тийм хар хүрэн модон маш том модоор барьсан юм. За ингээд тэр дээдлийн хэсэг мэс, дээврийн хэсгүүд нь бол ингээд тэр чигээр өвс. Одоо тагтаршуулаад юм бузаан болгоцсон гэх юм ааш. Тийм байна. За Японууд ч угаасаа энэ модон байшин цаашингараа суперлтэй. Мод ихтэй. Одоо Японоос бол тэр чигээр мод. За бас айхтар хуйлтаа
модцоо тайрсан хүн баг тайрч байж болдгоо. За энэ үүдэндээ юм бас төмөр шахаа маа. Одоо энэ жуулчдын бас сонирхуулсан янз янз юм байна. За ингээ үндсэн сүм рүү оръё. За энэ гутлаа тайлаад ороод очрлоод мөрөгдөг юм байна энэ. За тэгээд энэ дугуйнд орж ирсэн хүн заавал энэ одоо хүслэж хийх хэрэгтэй юм шиг байна. За энэ сүмийн доторлын хэсэг дээр цаагаараа бол хүмүүсийг оруулдаг юм байна. Цаашаа бас нэлээд юутай. За энэ эртний одоо энэ зураг хөрөг. За энэ харанхууд харагдаж байна. За тэр одоо гол мөрөгдөг хэсэг авчихгүй. Цөмөр одоо мөргийн хамтдаа мөргийн сүмд таанарсан бас хүслээ хэлээрээ. Юугийг яаж биелчих юм бэлээ. За. Арай жоох сул зогч. За ажил үсмэн түштэй авалтгаа. За энэгээ наагур тор хийгээд нөгөө бурхтууд нь тэр цаагаар баг шүү. Энэ зураг авч болохгүй л гэж. За тэгээ манайхан шиг энэгүүрээ зуул мол асаагаа тавьчихд юм байна. За энийг хойдлостой бол тэр одоо бурхан байна. Одоо яг ямар бурхан бол сайн харагдахгүй байна. Наагур нь ингээд бас тормор тавьчихсан юм байна. За энэ дотроо бол маш их. За энэ борхтуудтай одоо сая мөргөл үлдэж байгаа юм байна. За ингээд энэ хэсэгтээ бол ерөнхийдөө ингээд сайхан хүслээ өгөөд мөргөл багцаа өгөөд бурхандаа мөргөөд гардаг юм байна. Нутгийн иргэд бол за жуулчд бас маш ихээр одоо энд бол сонирхож байгаа шиг байна. За ингээд энэ чи хүн болгоо ингээд гутлнуудаа ингээд гоё тайлаад тавьчт юм байна. За ингээд цаашаа яваад үзье. За эндээс одоо энэ жилээ бас даатгаж маатгадаг тийм гоё юунууд авдаг юм байна. Одоо ийм могоо жилдээ одоо хүн бол ийм юмнууд аваад за ингээд ад жаргалтай байх гэх. Тэгээ эдүүсийгээ аваад энэ ч нэ бас өлөгдөг гэсэн. Тэр өлөгдөг хэсэг нь хаана вэ? Жохоо явж яхад олдох хаа. За энэ бол яг гоё жуулчдыг самардаг газар ах шиг байлээ. За энэ шоомоо хаяад одоо тэр шоогоороо бас юм авдгийн юм шиг байна. Тэгээд одоо та энэ жилдээ тийм байна, ийм байна гэд юу яах юм бэ? Цааснууд авах юм байна. За тийм 100 йенээр авах юм. За энийг авч адаа өчнө. Очирно. За ингээд нэг савх шиг юм араад ирэнгуут нь юм авт юм байна. За ингээд авт юм байна. За хүмүүсээ гараад ирлээ. За одоо энэ чи за тэр миний үйлдэлсэн үү чи энд ингээд наадаг маадаг. Яг саяны тэр цаас авсан юм дээр бисээ Google Translate-ээр үзлээ. Тэ жаргаж байгаа дараа нь яа ч юм уу гэдэггүй. Тэр очин ойлгоцоо Япон хэлтэй үнээр уншуулахгүй болов. За энэ хятад жуулч үндэсний хувцсыг өмсөлцөө. Эндээ бас үндэсний хувцсыг гоё харагддаг юм байна. За ингээд тэр цаагаараа уулаараа тойроод буусан ч болно. Шууд ингээд буусан ч болно нэ. За нөгөө миний яриадсан ариун горих, ариун ус, ариун юу гэдэг газар нь бол энд байт юм байна.
Энэ ширэн дээр нь хөрхөн үсний синсмис залгаа тавьчихсан байна шүү дээ. Сүнс нь ороод үсээ хатаад юм ааш. Гудамжууд нь ямар юм бэ тийм заримгүй баримг мэдгэдсэн. Тийм айхтар сайхан байд юм уу үзнэ. За эндээс ингээд за энэ бүхний 10-наас одоо зүйл мөн үү. Тэрс хөрх юм байна. За ингээд нөгөө бидний сая нөгөө хүслээ шивнэжтэй залбираад гарч ирдэг үндсэн энэ том сүм бол их сүртэй юм байна. Энэ гоё юм байна. Ийм хармар өнгөтэй болохоор яриа итгээд юм байна. Цайз дуган могон шиг. За ингээд их хоёр. За ингэж тэр нь хардаг гэж байгаа юм да. За миний хараадсан юм Кёотод ирэнгүүт яг энэ хэсэгт одоо хүмүүс аваад байгаа. Энэ хэсэг зогсож жагаад зураг авахулдаг гэж. Тэгэхээр энэ ингээд сүмэн ингээд харагдаад тэгээд тэр хот нь харагдаад маш гоё гардыг. За энэ дээр цөмөрөнд зураг авахулчих. За сэтгэл гоё байна. Бас сүртэй л. Энэ нүсрийн барилгыг тэр дээр үед бас яаж барьсан юм бол. Тэг яг энэ хаа газрыг бас юм алдартай гоё байдаг л да. Европын одоо тэр эртний хатан хсан дээр барьсан цайз байж гэл. Хаа газрын өөрсдийн одоо түүх мөх тий. Ялангуяа суурин иргэншилтэй энэ хүмүүсийн одоо энэ байшин цав барих тий орд харш барих ингээд мэрэгчсэн байдаг бах. Манай монголчууд нүүдэлж ард юм учраас тэр байшин бол нэг сонирн биш байсан. Бид нар яг сууриндаа байсан бол бас л амар юм Чингисхааны үед бариад тавьцсан. Бүх дэлхийн жуулчдаас ирэх л баг л та. Гэхдээ манайх ч одоо онгон байгаль гэдэг юм одоо бас нэгдүгээр жуулчд үзүүлэх тэр одоо дэд бүтцийг маш сайн хийх хэрэгтэй. Тэгэл доотлолт нь баахан гадных нь алтмалт ухаал нөгөө нэг ганц үзүүлэх хүний гар хүрээгүй тий онгон байглаа юу ч болгоод хэцүү л. За тэгээ ой модод бол үнэхээр гоё юм аа. Гэхдээ энэ ой модон дотор бол хүн яваад тий одоо манайхан шиг самрын модод балбаад нөгөө жимсийн зулгаагаад явах бол тийм ямар ч азар үндэслэл байдгүй юм байна. Энэ дотор бол хинч явж чадахгүй гэж та нар одоо харж байгаа. Маш шигүү би одоо камера эргүүлчихье. За тэр ийм шигүү. За ерөнхийдөө манай нөгөө нэг бургасан ой гэдэг шиг тийм юм байна. За тэгээд ганц нэг тийм том одоо энэ одоо манайхаар эдэн одоо энэ шилмүүс мод шиг ийм моднууд бол харагдаж байна. Гэхдээ ихэвчлэн ширэнгөө ой шиг одоо тэр харж байна. Дунд нь улс мус шургацсан баг шиг амар юм байна. Ийшээ бол тэгээд маш огцсон. Эдний аймад бол лацтал юм байна. Манай аймад ч одоо самарчд, модчд гэд баахан зовоодог хүмүүс ихтэй. За энэ чиг нөгөө уулын дундуур гараад сүмийнх нь голоор урсаад доошогоо нөгөө гол болоод ордог одоо горхин энэ юм байна. За тэгээд энийг одоо амсах гэж хүмүүс ингээд очирд юм байна. За энийг очирд цөмөрөд очичоод очирс яа. Chào sáu qua lại. Sao 좋네. За уснаас нь амсчлаа. Тухандаар өгчлээ. За тэгээд хаа газрын өрөнд тэгээд ус агаар тэнгэр те нар салхи тэр нард иргэд нь бол мөрөгдөг. Тэгээд эндхийн одоо энэ хайрхны одоо энэ ариун горхин юм шиг байна. Амтуу сайхан байна. Тэгээд дээр үедээ бол энэ бол хамгийн амар том барилга харагддаг байсан баг л та. Одоо тэр өндөр барилга байдаг болчоор бас энэ нүсрэн дарагдаад байгаа. За ингээд
сүртээсэн байт юм байна. Гой сайхан мөрөгчлөө цөмөрөө те. Одоо шууд доошоо яваад гудамж руу гараа. За ингээ явангууд одоо ойролцоогоор хэд болж байна? 5 цаг. За харанхуй болох ч юм байна. Ерөнхийдөө 5 гээл энэхийн одоо хамгийн өмнө харанхуй болд юм байлээ. За тэгээд 6 7 гээл ер нь худалдааны юмнууд нь зогсчт юм байлээ. Гэхдээ яг нөгөө шөнийн гудамж гэдэг газрууд нь бол ажиллаж байт юм байлээ. За энэ нөгөө заримнууд энэ арай жижигхэн байна. Арай жижигхэн. Доор бол амар том заримнууд харсан. За ингээл худалдааны одоо нөгөө бэлэг дурсгал морсгал те торго дурдан. Тэгээд үндэсний нөгөө нэг одоо шааха маха. За ингээл энэ кимоно ингээд tax free гэж байна. Одоо жишээл пассвортаа үзүүлээд 10% бол асуулаад авчдаг байлээ. За ингээл янз янзын одоо гой үндэснийх нь юмнууд байна. Тэ хоолны газрууд нь. За энэ удоон шүлнүүд нь ингээл. За гих мэтлээ одоо маш олон төрлийн гой юмуд байт юм байна. За тэгээ жуулчд бол нүд байсах юм ихтэй байна. За энэ тамхи зарим хүмүүс барьж авч орж болохгүй гэж. За энэ дээвүүрнүүд бол үнэхээр гоё юм байна. За нэг 10,000 төгрөг ийм хөөрхөн хүүхдийн дээвүүр мөрч байх шиг. За Японы энэ өөрсдийнх нь дээвүүрний урлаг бол үнэхээр эрт дээрээ үсээ хөгжсөн мундаг л да. Янз. За энэ одоо хүүхдийн дээвүүр 10,000 цаг гэсэн юм. Тийм байна. За эндээс нэг гой зарим гавь да. Доошо бууж гал кофе авах бас. За энэ одоо энэ ногоон цайтай зарим байна гоо. Энэхин зарим бол гоё баха. Hi. One vanilla ice cream. 400. За 400 yen. За чи бараг 10,000 төгрөг юм уу? Оо, аригато. За энэ сте янзын том зарим гэнэ. Хаяа бүр амар чихэндэг юм мэдмээр санагдаад. За миний нөгөө яриадсан өргөс тэмхий чинь амар идэх юм байна. Энэ ер нь Азад бол өргөс тэмхийг бол амар идэх шүү дээ. Одоо энэ охин мохныг харагдсан. Янз идэж байгаа. За ингээд зарим уус янз юм байна. За ингээд ерөнхийдөө гудамжнаасаа бараг гарах чинь. За ингээд гудамжнаас салаалаад өөрсдийн гэсэн одоо юу руу аваа явчих юм байна. Дан хоолны газруудаа, бэлэг дурсын газруудаа. За зарим нь одоо юу гэдэг үзмэртэй ч юм уу. За одоо ийшээ ингээд баруун тийшээ салаа явангууд чи ингээд дооштол тэр байшингуудыг харж байгаа. Дандаа нэг эртний жижигхэн байшингууд. За энэ хаан маань юусэн бүгдийг ингээд боржин чулуугаар хийсэн. За ингээд энэ гудамж нь ойролцоогоор 500 м яваад одоо төв одоо орчин үеийн хот руугаа ордсон байлээ. За тэгээд ингээд гудамжийг бол яг эртний тийм нөгөө одоо яг энэ дүр зураг бол маш гоё харагдаж шүү дээ. Наагур нь болохоор ингээд гоё дээр үеийн Япон байшингууд цаана нь болохоор орчин үеийн одоо хот харагдаж байна. Энэ бас гоё дүр зураг шүү. Have coffee? This is ceramic coffee filter. This is for selling. I think. Yeah, so this filter made from powdered ceramic and sand. So some mix in a place. So put in a kiln like an oven. No need paper. And no need to paper filter. Yeah, so Энэ бас гоё юм шүү дээ. yeah, so paper filter catch the coffee beans oil. Yeah. But this filter goes through the coffee beans oil. So the coffee more tasty and flavor so good. So you can see the. This is possible many time use. Yeah, so permanent you can use this filter. So, This is only for drip coffee, yeah? yeah, coffee and so Tea. and Maybe it's- coffee and it's a water, tea, alcohol sort of. How much is it? So this filter is a two-piece one set, filter holder and filter. So two-piece one set is 5,280. 5,000 won. За энэ чулуун фильтрийг нэ дахиад цаасан фильтр бол хэрэггүй юм байна. Энэ бол нэг
120,000 төгрөг юм байна. So put on the cups, okay? Ah. So put With cups? No? so with cups is also 4-piece set. Ah, okay. So 1, 2, 3, 4-piece set. So I'm so just a one word. So I know some Mongolian word. Ah, Yeah. Just a moment. Say Beino. сайн байна уу? Say Beino. Yeah. It's hello. Okay. Have a good day. баяртай. Соёнараа. За энэ гоё бизнес хийж байгаа байна. За ингээд хаа газар нь гоё юм шаазан баар марууд нь. Эндхийн тэгээд энэ гоё ургамал одоо энэ жишээлбэл ингээд энэ цэцэг мэцэг ингээд гоё ийм моднууд энд их ургадаг юм байлээ. Яг нь дулаахан уур амьсгалтай газар бол тэгэн л дээ. За thank you. За ингээд гоё кофега авчлаа. Кофений газар гоё юм байна. За тэгээд нилээн бас явж байгаад 5 жоохон өнгөрөө шууд тас харахгүй болж байна. За одоо цөмөрөө сайхан нөгөө алдартай хоолны гудамжуудаар нь очиж зүгс. Сайхан орой хоолоо идэх гэж бодож байна. За ингээд энэ дөрвөн замын уулзарч одоо чигээрээ онгод ингээд битүү яг жинхэнэ хоолны гудамж руу орж ирсэн. За ингээд эдний тэр чигээрээ бас хуучны хэв маягтай юм жижигхэн байшингуудын доор байдаг. Хоолныхын гудамжтай. За нэг ресторан гэхэд ингээл зогсоогороо тэгэл ингээл дотор нэг хоёр хүн ажилласан ингээл сайхан байж байгаа жишээтэй. Одоо монголчууд нэг ресторан гэхэлэр нөгөө амар том манайх 100 хүнээс заавал тийм манайх тэтгэхгүй энэ ч болохоор ерөөсөө нэг газар ойролцоогоор нэг 5-6 хүний ширээтэй ээж байна. За зарим нь нэг өсрэл дээдл нэг 20-30 хүний судалтай тийм газрууд байт юм байна. За тэгээд бидний нэг орж үзэх гэдэг зодохгүй ирж байна. Би бас нөгөө Google Map-ыг хараад яваад байна. За тэгээд сонирхолтой маш олон төрлийн хоолны одоо сонголт байт юм байна. За их хвчлэн гэхдээ үндэсний хаа нэг гадаад мадаадын нэг тийм харагдаж байна. За энэ сонирхолтой юм аа. Тэгээд ингээд жижигхэн цайны газрууд маш цайны газар гэсэлэрч ресторан гэж явна шүү дээ. Ресторанууд тэ одоо баарнууд за караоке тэгэл зү 9 журын юм байна. Ингээл нөгөө энтхийн нөгөө багиу махцах тий нараа. За нэг коурс нь 38,000 йен гэдэг чинь. Цоглог үнэтэй юм шүү. Сая төгрөг гинэ. Сая ч арай биш юм аа. 10,000 ч одоо 240 500. За 7-800,000 төгрөгөөр. За тэгэл хажууд нь ууж муух юм аавал тэгэл нэг бүтэн одоо курс ол багийн махны хоол авах. Сая төгрөг болох нэ. За нэг явж нөгөө раменийнхаа газар ирлээ. За тэгээд хамгийн халуун ногоотой хамгийн өтгөн одоо тонкозу рамен захиалсан. Тэр нь одоо ерөөдөө эндхийн бас хамгийн бест раментай газар гэдэг байгаа. За цаг бол нэлээд орой болсон байна. Би ч бас замаараа дэлгүүр ороод баахан юм судалгааны ажил хийж байгаа. Саяхан бас нөгөө гудамжнаас руугаа буцаж орж ирээд цаг жоохон оройтсон байна. За рамен бол үнэхээр гоё өтгөн харагдаж байна. Оо, nice. За тэгээд ширээн дээр баахан амтлагч цуу муу халуун ногоо тэгээд гүнжтэй үр дарссан ногоо. За энэ одоо юу юм маш их юм тавьчихсан юм байна. За тэгээд энэ нэлээд өсөж байгаа учраас одоо сайхан хоолоо амсаад үзье. За амт бол үнэхээр супер байна. Айоо. Яг гоё амттай үнэхээр гоё амттай гэж.
халуун ногоо могоо нэг тийм амар бишин мөртлөө гоё юм. Ер нь энэ дарсан ногоог нь бас авч. Ер нь энэ рамений нөгөө гол одоо юм бас манайхан шүл мүл гэдэг. Тэгэхээр энэ гомн бас яг одоо нэг Итали гомн шиг эцгийн ялцаасан байх хэрэгтэй ч юм уу. Ялцаасан байдаг ч юм уу. Тэгэж бас болдгоо. Бас их гоё ажиллууртай. Одоо эгний гомн бол амар гоё ажиллууртай. Хартун анх хамцууд гомн бараг түүхий байжтай ч гэдэг юм. Тэгэж хэлэхээр гоё. Ер нь яг ингэж хэлээд ирвэл бас гоё болчихдог. Ялцаасан болохоор илүү онцгой байдаг. Итали гомн гоцсон бас яг юм байдаг. Энэ Японд ч бас гомн маш зөв чанагдсан байх хэрэгтэй. Шүл бол үнэхээр гоё юм. Энэ дарсан ногоо амар гоё. Дадан байцаа маачаа. Asta супер. Орж ирэл захаад 3 минутанд гарч. Яа, за ямар ч нэг өсөд байсан хоолой идлээ. За мэдээж одоо юу гэдэг юм. Сайхан Монгол хоньны орхыг бол монголчууд л гоё хийн. Сайхан гоё раменыг бас өөр нутгийн хүмүүс нь бас гоё хийж бодож байна. Гэхдээ манад бас одоо албан ёсны гоё раменгийн газар бас зөндөө байдаг. Яг тэр газар дээр нэрээд эдний яг гоё одоо юу гэдэг юм раменыг бас алдартай газруудад үнэхээр гоё шүү. За ингээд эдний бас ингээд одоо ороод ирэхэд юу яач тийм бэ? Ингээд гоё дарсан ногоо могоо. За энд бол ингээд гоё дарсан нөгөө цагаан гаа тэгээд маш олон амдагч сайхан мөстэй уусан төр аваад өгчт юм байна. За би бол сайхан сэтгэл хангалуун. Оноо бол 10 онооноос 10 онооны гоё түн рамен байна. За тэгээ аяг маяг нь их гоё юм байна. За эднийх ерөөдөө бас бүх юм гоё фрэш байдаг. Тэгээ алдартай байдаг. За ингээ сайхан боллоо. Ямар ч одоо тэгээд өлсөд байсан гүрэж байгаа л энэ цагаан рамен идчихлээ. За ингээ зүгээр стейшн руу яваа. За ингээ ер нь нэлээ орой болсон байна. Ямар ч өнөөдөр сайхан явлаа. Мэдээ гоё газар үзлээ. Одоо гэрийнхаа энд ирсэн байна. Тэгээд энэ чэнэс нэг жоохон ороод уух муух тий. Тийм бүх юмнууд аваад орё гэж бодчих. За ингээд бас ийшээр ингээд танилцуулчих. За энэ манайхаар одоо CU. За тэгээд энэ Lawson гэдэг бас сүлжээ байдаг. За Lawson дотроо бас 2 3 төрлөөс сүлжээ байдаг. Энэ нь болохоор 100 йений одоо Lawson гэдэг арай хямдхан гэсэн мөртлөө олон төрлийн бас ногоо цагаа. Арай нэг хүнсний дэлгүүр маягийн байд юм бэлээ. За тэгээд талах малах. Жижиг шажих снэк, сэндвич, хоол, моол. Арай нөгөө сонголт ихтэй. Тийм комбини. За эндээс би сайхан ороод би ч нөгөө сахартай юм хэрэглэдэг. Энд чирээсний гоё зеро юмнууд авнаа. За одоо энэ бүр special zero мөрөө гэдэг нэраа. Гимнастик хийж байгаа хүний зураг мөрөгт. Энээс авнаа. За тэгээд энтхийн дэлгүүрүүд нь бас хямдхан. За ингээд арх тарсмарс. Одоо жишээлбэл энэ ингээд энэ виски шүү дээ. Япон виски хичээл 800 yen, 800 yen ч одоо хэдэ. 20,000 төгрөг юм уу? Амар хямдхан юм шүү дээ. Энэ 40,000 занг гэдэг юм. Лаглаг виски нөө тийм байна. Тэгээ энэ минь одоо Сантори виски. Бас 800 yen. Хямдхан байт юм. За энэ нөгөө Alpaca манаас байна энэ дараа. Японы номер 1 борлуулалттай вайн гэсэн л хаасаагүй л. Тэр энэ үнэхээр сайн вайн юм шиг. Амтан ч их гоё. За тэгээд энэ өөрсдийнхээ саке маке 100 yen мэн. Энэ бодвол 2,000 төгрөг гэл. 2,000 төгрөг гэл энэ арх марх. Амар хямдхан байт. Энэ миний хааш. За эдний ингээд энэ юунууд нь бол юм байна. За тэгээд нэвтрүүлгээ өндөрлөе. Гадаа бол маш их бороо орж байна.
мэдээ сэрүүхэн байна. Тэгээ дараагийн дугаараараа гоё энтхийн одоо McDonald's, KFC за тэгээд Burger King, Wing за Японыхоос юугаараа өөр байдгийг бас харьцуулж үзье. Тэгээ Yoshinoya гэсэн гоё тийм супермаркетууд биш супермаркет хийж гоё тийм фаст фудын газруудын бас сонирхёо. За тэгээд Монголоос бас зарим юм хямдхан байдаг гэсэн. За тэгээд McDonald's-ыг бол заавал Японд McDonald's-ыг бол идж үзээрэй гэдэг юм. Тэр нь бол бүх юм амар гоё. Тэгээд дэлхий өөр ус бэдгүү айгу сонир бас гоё хооллолттой гэсэн. Тэгээд дараагийн дугаарт бөнөрөө энэхийн 5-6 газраар орж доторх үн байж мам бүгдийн сайхан тест үзье гэж бодож байна. За тэгээд гэртээ орлоо. Баярлалаа. Дараагийн дугаар уулзъя.